Угш гадаад харилцааны албанд ажилладаг Болор Чимэг. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ ажиллаж амьдарч байгаа Такикава хотынхоо зуны өнгө төрх болон зун хийх боломжтой сонирхолтой зүйлсийн талаар танилцуулъя гэж бодож байна. За одоо бид нараа Сэлвэр цайнд сууж үзэхээр Такикаваши Биянда-чи Каясента гэдэг нэртэй газар ирээд байна. Миний ард Рауни гэдэг нэртэй гол харагдаж байгаа. Энэ гол маань бол Хоккайдогийн яг голоор урсдаг Ишикари гол руу устгадаг жижиг гол байгаа. Сэлвэр цайнд бол бага ангийн хүүхдээс эхлээд бүх насны хүн сууж сэлвэртэж явах боломжтой. Зуныг зугаатай өнгөрүүлэх зүйлүүд энийг байгаа. Мэргэжлийн хүмүүсээс зааварчилгаа аваад амрах хантаа зумлууд заримдаар суух учраас анхудаа очиж байгаа хүмүүс ч гэсэн шууд ганцаардаа сэлвэртэж явах боломжтой. Аюулгүй байгаа. 自分の横もしくは後ろにポン。Ирлээ. Эхлээд хоёулаасаа татан сууж үзсэн. Дараа нь ганцаараа суугаад голоороо тойроод яваад ирлээ. Байгаль дотор үнэхээр цаг агаарч сайхан тарлаа. Байгалыг гол дотроос буюу өөр өнцгөөс харж чадж байгаа болохоор үнэхээр сэтгэл сэргэм сайхан байлаа. Та бүхэн ч гэсэн Такикавад ирэх юм бол энэ кано буюу Сэлвэр цайнд сууж үзээрэй. За одоо бид Хоккайдо Кока-Кола Парк Флорида гэдэг нэртэй газар ирээд байна. Энэ газар маань бол Хоккайдод болон Японд хамгийн том гэгдэх парк гольф гэх спортоор хичээлэг тоглох боломжтой газар байгаа. Парк гольф гэдэг нь бол бидний мэдэх гольф спорттой нэлээд төстэй спортын нэг төрлийг хэлж байгаа. Энгийн гольфоос Японд гэх юм бол зэгэл энэ зүгээрээ тоглоод явна. Бас бөмбөг нь бол баг зэргийн том буюу зориултын бөмбөгөөр тоглодог байгаа. Энд ирэх юм бол парк гольф тоглоход хэрэглэх зөвхөр олон бөмбөг бүгднийг түрээслэж авах боломжтой учраас та юу ч авчрахгүйгээр шууд тоглох боломжтой газар байгаамаа. За одоо парк гольф тоглоход бэлэн болоод байна. Хамгийн амархан замаас нь эхлээд тоглоод явъя гэж бодож байна. Ирсэн байна. Нэлээд тойроод алхаад маш хөвчлөлтэй өрсөлдөөнтэй тоглоод ирлээ. Парк гольф нь бол ерөнхийдөө Японд ч гэсэн Хоккайдод нэлээд алдартай спорт юм байлээ. Тэгээд тоглох дурмын хувьд бол маш амархан учраас хүүхдээс болоод өстой хүмүүс хүртэл тоглох боломжтой. Чөлөө цагаа зугаатай өнгөрүүлэх нэг спорт болж хөгжсөн юм байна. Үний хувьд ч гэсэн маш боломжтой юм байдаг. Тоглонгоо байгаль алхаад явах болохоор эрүүл мэндэд тусгаас өрсөлдөөнтэй байдаг гэдэг утгаараа маш алдартай байдаг. Та нар ч гэсэн Такикавад ирэх боломж гарах юм бол заавал энэ парк гольфыг тоглож үзээрэй. За бид нар Такикава Sky Park гэдэг нэртэй газар ирээд байна. Одоо би глайдер буюу моторгоо онгоцон суусан байна. Энэ байгууламж нь бол Японд төдийгүй Азиад хэрэглэдэг моторгоо онгоц буюу глайдерыг ойроос үзэж харахаас гадна нислэгийн үйлчлэгээ үзүүлдэг газар байгаа. Моторгоо онгоц гэдэг нь бол ямар ч моторын дугуй нам гүмд тэнгэрээс гусаж буй мэтэр доош буй газарцад онгоцны төрлийг хэлж байгаа. Моторгоо онгоцыг бол нисэж үзэхээр бол гадна дотноос маш олон жуулчид Такикава хотыг зориулж ирдэг байгаа. Мэдээж мэргэжлийн нисгэгч хамтдаа урдан суугаад жолоодод явах учраас ямар ч аюулгүй сэтгэл амар тэнгэрээс дүүл нисэх боломжийг олгодог байгаа.
сарын ихэнх хугацаанд бол төслийг үлдэх боломжтой байгаа. Та бүхэн ч гэсэн энэ хугацаанд бол Такикавад ирэх боломж гарах юм бол заавал энэ моторгоо онгоцод сууж үзээрэй гэж хэлмээр байна. За Sky Park-ийн глайдер буюу моторгоо онгоцны нисгэгч Хирабаясан-аас сэтгэлийг нь авсаа гэж бодож байна. Хирабаясан, 開発としての楽しみと操縦する際の感想について教えていただけますか？はい。グライダーはエンジンがありませんが、上昇気流を捕まえることによって長く飛ぶことができます。このように鳥のように飛ぶことができるのはとても楽しいことです。Энэ удаагийн бичлэгээрээ Такикава хотынхоо зуны өнгө төрхийг та бүхэндээ танилцуулахаас гадна өөрсдөө хийж үзэж дурсаж бүтээх боломжтой зүйлсийг хүргэхийг хичээлээ. Хоккайдо нь бол Токиотой харьцуулахад борооны улирал байдаггүй, зундаа мөгчим халуун болдоггүй, өглөө оройдоо сэрүүхэн сайхан уур амьсгалтай бүс нутаг юм. Хоккайдод зочлох юм бол заавал Такикава хотоор зочилж туршиж үзээрэй гэж хэлмээр байна. Дараагийн бичлэгээрээ та бүхэндээ ажиллаж амьдарч буй Такикава хотынхоо намрын өнгө төрхийг танилцуулах болно.